За харин тий нэг тоонуудаа яг одоо тодорхой энэ улсууд дээр тариф ялангуяа бид нар юун дээр бэлэн бүтээгдэхүүн дээр арь ширэн бүтээгдэхүүн дээр асуусан. Энэ асуудал одоо хэдэн хувь байгаа хэд болохын мөнгөн дүн яаж нэмэгдэх юм? За түрүүний тэр нэг асуултын арь ширний цогцлуурын асуудал хаана явна? Энэ ер нь ямар бодлоготой зогсцсон уу? Нэг хэсэг явж байгаад гацаагаад дэрэгдэн дахиад нэг жижигхнийг байгуулах шийдвэр гараад ингээд хоёрдуулаад орхицсон. Одоо яг ямар шатанда явж энийг нэг хэлээд гэж энэ экспортыг чинь нэмэгдүүлэхэд бараа байхгүй бол бидэд хэдийн гоё хилцээр батлаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр хөдөө аж ахуйн яамнаас хариултаа. Баатар сүрэн сайд хариулъя. Тоон гишүүний асуултыг бол маш сайн ойлгож байгаа. Арь ширний хувьд бол хамгийн хүндрэлтэй л байгаа юм байлээ. Тэгээ ер нь бол бодлогын хувьд бол эхлээд богийн арьсаа босуус зүйл рүүгээ онцгой анхаараад тэгээд шатараатай явбал илүү оновчтой болов гэж өртсөн байдлаар одоо үзэж байгаа. Боловч чулуун дарга 3 дугаар микрофон. Тугаан гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Тэр Евразийн 367 бүтээгдэхүүнээс 71 төрлийн бүтээгдэхүүн буюу арьс ширэн бүтээгдэхүүн 71 ширхэг бүтээгдэхүүн буюу нийт бүтээгдэхүүний 19.3% нь бол гарахаар ингэж тусгагдсан байгаа. За Дархан уул аймагт яригдж арьс ширний зохицлуур гэдэг одоо энэ хувийн хвшлийн компани Дархан уул аймгийн тамгын газрын одоо хувьцааны оролцоотойгоор энэ хоёр одоо байгууллагын хооронд ингэж хилцээр тийм арьс ширний зохицлуурын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ дээр бол хүнсэлтэн хөлдрийн яамны зүгээс бол эхнээсээ ямар нэгэн оролцоо байгаагүй. Бодлогын үед одоо тэнд арьс ширний зохицлуурыг байгуулъя гэдэгт бодлогын үед дэмжиж ажиллаж ирсэн. Ингээд сүүлдээ одоо энэ тухайн үйл ажиллагаа явуулж байгаа компани тэгээд хөгжлийн банкн дээр асуудалтай болоод энэ бол хууль хяналтын байгууллагаар яваад ингээд одоохондоо бол ажил нь зогссон. Чаданбай инх 2 сайд. За тугаан сайд гишүүний асуултанд хариулах юм. За ингэн махан бүтээгдэхүүний тариф 15-аас 50% босгохтойгоо тэг болно. Ингэснээр экспорт 125-аас 140% нэмэгдэнэ гэж тооцож байна. Ноосноолоор арьс ширний тариф 10-аас 18% байгаа нь тэг болно. Энэ экспортыг 55-аас 152 өсгөн гэж байгаа. За арьс ширний салбартай холбоотой асуултанд хариулт өгье. Монгол улсад 27 арьс шир боловсруулах үйлдвэр байгаа. 24 нь нийс Улаанбаатар хотод байгаа. 2 үйлдвэр Дархан хотод байна. 1 үйлдвэр Өвөр хангаад байна. За их хурлаас барьж байгаа бодлогын өрөөнд ховдын арьс ширний үйлдвэрийн цогцлборыг бариад үндсэндээ хөрөнгө оруулалт нь шийдэгдээд 26-нд дуусна. Тэнд нэлээд одоо цэвэрлэх байгууллага, дэд бүтцээс эрчим хүү, зам харилцаа холбоо гэдэг олон хөрөнгө оруулалт хийсээр байгаа дуусч байна. Одоо баруун бүсийн арьс шир боловсруулах гол бодлого бол ховд дээр төвлөрнө. За нийслэл хоттой юу тохирж байгаа бол эмээлт арьс ширний үйлдвэрийн парк буюу эмээлт аж үйлдвэрийн парк дээр арьс шир боловсруулах энэ нийслэл хотын одоо цөөршлийн бүсд орцсон 20 Инх 2 сайд нэмэлт нэмэнүүд. Улаанбаатар хотын хэрэгжүүлж байгаа эмээлт аж үйлдвэрийн парк дээр Улаанбаатар хотын суурьшин бүстэйгээ 24 арьс ширний үйлдвэрийг шилжүүлэхээр тохиролцож тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл өөрөө энэ дээр их усүр 200 гаруй тэрбум төгрөгийн их усүр гаргаад тэнд дэд бүтцээс эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламжгээд дэд бүтцийн ажлуудыг хийгдэх ажлууд хийгдэж байгаа. Энэ дэд бүтцийн ажил хийгд дуусангууд аж ахуй нэгжүүд шилжин сурах ажил хийн. За энэтэй холбоотойгоор энэ нийслэл шинээр одоо манад энэ Америкийн мөнгөний сорилын сангаар шин цэвэрлэх байгууламж усны хангалттай асуудал хийж байгаа саарл ус ашиглалт. Энэтэй холбоотойгоор энэ үйлдвэрүүд бас арьс ширний үйлдвэрүүд хөрөнгө оруулалт хийх ажил хязгаарлагдчихад байгаа. Одоо байгаа байран дээр хөрөнгө оруулж болдгоо хязгаарлагдчихад өргөдөхгүй. Тэгэхээр шинэ эмээлт бүсийн суурьшин бүс руугаа очиод тэнд одоо дэд бүтцэн дуусан дараа нүүн гэсэн байдалтай. Ийм байдалтай яг боловсруулалтын төвшин байгаа. Суурьлагдсан хүчин чадал бол хангалттай. Хамгийн гол асуудал зах зээл дээр байгаа юм шүү. Тэгээ Евроаз бол сэрүүн бүсийн зах зээл нээж өгж байгаа. Энэ манай арьс ширний салбарынхны